байцгаана уу эрхэм үзэгчтэй самбарын сонин дэлгэж үзэгч та бүхэнтэйгээ бэлдчлэн жолгож байна. За ингээд өнөөдөр одоо манай самбарын сонин дэлгэж нах амирт манай далын давааг давж байгаа өндөв багш мамбарлаас атлаа. Ингээд бас орогчтойгоо өнөөдөр манай энэ сайхан ярил чанаа амирт хөрөлж ирсэн их баярлж байна. Ингээд орчин бүрхэг хотон дор байсан гэсэн тийм үү? Тийм. Орчин энд юу яарж яв? Энд Бохосын Монгол сор бичгийг хянах хуралд оролцож байна. Энэ удааны хурлын зориг санаа нь энэ Монгол бичгийн одоо найруулад яг одоо 5 дугаар оны бичгэн дээр явж байгаа цаг. Тэгээ одоо энэ бичгийг бол одоо болно болохгүй юу? Одоо энэ дотор алдаа буруу байна уу байхгүй юу? Найруулга дээр ямар асуудал оршиж байна уу? Энийг одоо хянж засах ийм ажлаа ажилчтай гол нь одоо юм. Жинхэнэ одоо яг таны сурагч байсан тийм. Тий. Одоо бага сургууль төгсөөд анх дундаас одоо өндөр дунд хүрэх энэ хог чадвар одоо би бол яг Лондо багшийн одоо жан сургаалтаар Монгол хэл бичгийн сурж тэгээд одоо 80 онд бүх улсын шалгалтаар их сургуульд орсон. Тэр үед бол одоо би бол бага сургуульдаа одоо хөдөө их манай тэр гажрус их бод болохоор одоо тасаг босод багсар монгол хэл сурж ирсэнтэй олонхын бүр хятадаар сурж ирсэн. Тэгээд 4 анги болохын үеэр одоо манай тэр суман дээр одоо Лондо багш одоо тэр бид нэг анги дундын нэг анги байгуулна гэж одоо манайдыг бүгдийг өөрийн биеэр очиж шалгаж авчираад одоо тэр үед бид нь одоо анги дундаа хятад сургуульд байсан юм. Тэр үед ч одоо соёлын хавьсгаар сая өнгөрөөд дэмээс төхнөөгүй байсан. 72 оны хаврын нэг өглөө манай жиргэлдээ айлын нэг настан амбул хүүгэн дагуулад ороод иржээ. Тэгээд одоо юу гэж хэлж байна одоо өнгөж хэлж байна. Одоо хүмүүнэ чи одоо энэ хөөдөө нэг Монгол бичиг жаагаадах та. Энэ ч одоо бүр хятад болж гүйчлээ шүү. Одоо ямар ч гэсэн одоо Монгол соёлоо сурахгүй яана удаа гэж одоо өнгөж хэлж байна. Тэр настан. Тэгээд настай хүн ороод ирж гисэн би ч одоо муухай сандасан шууд боллоо. Одоо юусан чигээл гэж хэлчихсэн. Чигээ гэж хэлчихээд одоо соёлын хавьс хоолын донд өнөө нэг бичиг содрог бүр байхгүй болчихсон юм чинь да. Тэгээ одоо ердөө ямар янзтай юм хийдэг вэ? Одоо бичиг бүр байхгүй. Бүр байхгүй да. Бүр гүччихсэн. Тэгээд одоо юу болсон ч жаа гэж хэлсэн юм чи одоо яаял нэг янзаар хийхгүй гаргүй да. Тэгээд одоо би цагаан цаасан дээр одоо бодлоо би ч одоо анхан цагаан толгой яаж сурлаа цагаан толгой гэдэг чи ямар шууч юм байлаа да гэж одоо бодож бидлээ. Тэгээд бодсоор хажаагаад одоо ийм шүү юм байдаг. Юусан ч одоо ингэж хийгээд л бичээ одоо тэгээд л бичээд л бичиж ийн зааж ийн одоо ингээд л нэг хугацаа өнгөрөөд дараа жил нь болохын үед бол одоо энэ хичээлэн сэргэж ховсгол хийнэ гэсэн ийм нэг явдал гарсан юм. За тэрэн дээр нь одоо манай сургуулаас ингэж хэлж байна. Надад нэг үүрэг даалгаж. Энэ үүрэг нь юу чи одоо баргаадаар яваад нэг бүлэг сурахч өлсөд ирээ гэж. Ингэж одоо надад даалгавар өгсөн байна. Тэгээд би одоо марунаад л баргаадуудаар тойроод нэг бүлэг сурахч өлсөд ирлээ. Энэ одоо 4 анги болох сурахч. Тэгээд одоо миний шалгасан арга нь бол гол нь ийм л ухаантай. Тэр үед чинь бол Мозедунгийн 3 жахал гэж байсан шүү дээ одоо. Ард түмэнд үйлчлээ тэнэг уулын нүүлгсэн энэ ийм нэг жахалууд уншиж байсан. Өөр одоо уншдаг ном бичиг байхчгүй. Тэгээд одоо би энэ уншиж чадж гэнэ үгүй уншиж чадж гэнэ. Одоо уншиж чадсаар л одоо болчихно одоо хаа ийм л дүгмхэн. Шалгаад аваад одоо ингэж л аваад ирсэн. Тэгээд одоо намар нь одоо сурагчид цуглаад ирчихлээ. Ирсэн хань үзсэн чинь энэ сурагчид одоо өнөөхөө үжээд л уншвал болж илаа. Тэгээд жишээлбэл ард түмэнд үйлчлээ гэсэн үгийг уншвал уншчихна. Үйлчлээ гэсэн үгийг үжвэл бас уншчихна. Үйлчлээ гэсний үйл гэсэн үгийн тастаад биччихсээр танихгүй. Уншиж чадахгүй болчих. За энэ нь яагаад сурч яг одоо хятад бичиг сурж байгаа юм шиг л бүхлөөр нь л шууд л чигээр сурч. Цагаан толгой үгүй сурчихсан. Ийм байж байгаа юм. Үйл гэсэн үгийг одоо танихгүй байжгүй. Энэ чинь үйлчлээ гэсэн үйлчлээ гэснээс гээл таниа. Тийм. Үйлчлээгөө сая тань үйл гэсээр танихгүй болчих.
За энэгээр үждэг өнөөдөнд одоо бас л цагаан талгаа заахгүй болохгүй. Өнөө нэг сурагчд зааж ийснаа өргөд одоо энэ анги сурагчд заана. Тэгээ заасан чинь бас болчихлоо. Одоо ингээд нэг ангийг одоо нэг зөөгсөн шиг аваад явъя да гэж идэл. Гэнтгээ харин 12 сард жагстад намыг шилжүүлчихлээ. Хичээл хүмүүдлийн эрхлэгчээр. За шилжүүлчихэд одоо жагстад атсан чинь жагстад одоо бас нэг бүлэг гэрээ ахмадууд одоо хүүхдээ Монгол бичиг сургая. Багш одоо нэг аргалж өгнө гэж одоо ингэж. Ингээд одоо эднэс дээр таарчихсан шүү дээ. Тэр үст одоо яаж шиг сурж яасан юм? Өдөр нь бол анх дундынхаа босод хичээлдүүдэн бүгдийг орно. Ёсчлон орно. Эргээд адлынхаа амралтынхаа бүх чөлөөгөр багш өөрөө ч гэсэн амрахгүй. Бидний одоо нэг бүлэг ингэж одоо хүүхдүүдийг бол бүгдийг цуглуулж яагаад адлын чөлөөгөр эхэлж цагаан толгойгоос эхэлж чааж. Ингээд бол бидний бол ерөнхийдөө нэг хугацаа, нэг чөлөөний нэг хугацаа заагаад бол бид ерөнхийдөө нэлээд чөгширчихсэн. Тэгээ одоо баг арвинки бидний дотор бид н одоо арвинки жишээл бол манад нэг хэдэн сурагч бүр дагчихна. Тэгэд нэг ерөнхийдөө нэгдүгээр жилийн барахыг бид бол одоо нэг жил ороод бол бид бол одоо анх дундын хүүхдүүдтэй бол ижилхэн танчилдээд одоо энэ хичээлдүүдийг бол үндсэндээ одоо эчимшээд авч байна. Хэрхэвээрээ дахиж одоо өндөр дундад ороод өндөр дундаасаа их сургуулийн шалгалтад ороход бол би бас хэл бичиг их өндөр хаваар орсон. Тэгээ миний нэг ойлголтоор бодвол одоо ч гэсэн би ч гэж боддог. Энэ одоо жаан сургалтын арга бол туйлын шинжлэх ухаан ч гэж ойлгож байна. Тэгэхээр Лүн багшийн одоо энэ одооны гаргаж байгаа Монгол баг сургуулийн хэл бичгийн одоо жаан сургалтын жаах материал бол баг тэр үеэс одоо 30 жилийн өмнөөс эхлээд бүр нэгэнтээ бэлтгээгээд эхэлсэн байсан байх тийм. Тэгээд одоо одонд ингээд заалаа бас однууд бас дагаад гүйчихлээ болчихлоо одоо бас. Тэгээд одоо сүүлд нь одоо миний нэг баг хүүхэн бас хятадаар сурсан. 5 анги болтлоо хятадаар сураад одоо энэ Монгол үгэн бүр ярьж чадах юм байлаа. Нэг өдөр гэнт хөндлөө. Ама би нүнэ аяа гэж байна. Нүнэ аяа гэж байна. Чи яаж гэмээр чи юу ярьж байгаа чи монголоор яриа гэсэн чинь би өхөрсө аяа гэж байна. Би ч хэлж чадах юм байсан юм байна. Хатаар сурцсан чинь. Тий. Тэгээд хөөе тэр чинь өхөр бүгдөөс суу гардаг биш юм шүү. Үнэнээс л суу гардаг юм шүү. Үнэн суу гэж хэлдэ. Одоо ингэж одоо яла. Тэгээд би бодож энэ одоо энэ маягаар бол энэ бүр болохгүй. Одоо нэг хятад аюу монгол үгэн бүр мартах юм байна. Авьяанаас авирчих ш. Чи аяа гэдэг чинь өнөө монгол хятад авьяанд бол уу их шиг байхгүй. За чекнэр тэр аяа гэж хэлдэг нь зайлшгүй хэрэг одоо тэр хятадын тарабиагаа сурчсан байжгүй да. За анхлаар тэр аяа гэжгүй. За чи өхөр суу аяа гэдэг нь өхрийн ийм бас байхгүй шүү. За энэ чи одоо тэр Монгол бичиг болоод хятад бичиг хоёрын шинж чанар адилгүй гэсэн илэрчээгүй юу да. Манай монгол бичиг бол жалгамбал хэл. Хятад хэл бол тусгайлаг хэл. За анхлаар энэ хоёр чинь таарахгүй хон тэр тусгайлаг хэлний маягаар ярьж явахгүй. Тэр дагвар магвар байх ч ба одоо ингэж ярьж явахгүй. Тэгээд би одоо хүүхэндээ бас нэг өднөөс яасан. Одоо бас чинь 5 6 удаа найруулж гинүү да. Ингээд одоо найрууллаа. Бас нэг янзаар найруулад одоо өднөөс нэг жаагаад л өнгөрвөл би нэг юм олоод лээсэн. Хүүхдүүдэд жоохон ямар янзтай заавал таардаг юм. Эднээс хаана нь үрчирдэж гин үү хаана нь овоо олж гин үү гэж одоо ингээд ингэж одоо тэр үеэс одоо тэр үеэст одоо өөр жаах материал гэдээ байсангүй юу? Байгаагүй. 78 он сая одоо жаах материалын програм сая гарсан. За энэ програм өгвөл явуулж гин. Тэгэхээр миний энэ чи ямар програм байна вэ? Тэгээд л одоо өөрийнхөө үжилтгээр л явуулаад байсан. Тэгээд одоо хүүхэндээ ингээд заацглаа бас болчихлоо. Сүүлд нь би одоо бодоод байвал энэ намын одоо хичээл хүмүүдний эрхлэгчээр шилжүүлчихсэн юм чинь да.
би бас одоо хичээл заах хэрэгтэй. Би одоо энэ бас яг урам орчих шээ. Баг сургуулийн 1-р оноос нь эхлээд нэг ангид би өөрөө одоо дахид нэг засаад бас нэг зааж үгүй гэж одоо ингэж бодчих. Ингээд бас нэг цагаандлага найруулад бас одоо эднүсэд заасан тэр туршлагын сойрон дээр аль нь болж ийн аль нь болохгүй байгааныг одоо дүгнээд дахид шинтгээд засаад ингээд бас нэг зааж үгүй. Ангисэн чи энэ ангийн сурагч бөхөө хосооны нэгтэлтэй шалгалт 1-ээс аваад 8 хүртэл бүр миний энэ ангийн сурагч орчих шээ. Шалгалтанд. Шалгалтанд нэгтэлтэй шалгалтанд шүү. Тэгэд одоо энэ ч одоо ингэж заавал бас нэг болдог учраас байх юм байна гэж одоо бодчих. Би бол үеэр заасан. Тэгэд одоо сүүлд нь би бас бодчих. Хэрвээ би одоо энэ сургуультай байж байгаа юм болохноор би өөрөө заавал одоо ингэж болж байна. Гэвч өөр багш заавал чадж гин үгүй юу гэсний би бас нэг үжиж. Тэгээ өөр багш одоо өөр аргаар уу таны аргаар. Миний энэ найруулсан бичгээр дахиж одоо би заавал одоо болгож юм шүү дээ хаана. Тий. Тэгвэл өөр багш заавал болж гин үгүй юу гэсний би одоо нэг үжиж гэж бодож. Тэгээ өөр нэг багшаар заалгасан чинь тэр бас болгож байна. Тэр очиргүй яхахтар сургууль төгссөн ч хүн шүү. Би тэгэхээр тэргээр заалгаж үзсэн. Тэгсэн чинь тэр бас болгочихлаа. Тэр бас зармын сайн мэдгүй өөрөө бас сурж ийн бас зааж ийн. Ингээ бас болгочихлаа. Тэгээд би одоо бодож одоо манай сургуультай бол би хажууд нь байж байгаа юм чинь заримдаа хөлн одоо ингэ шүү дээ. Хэрвээ өөр сургуульд заавал болно болохгүй юу гэж одоо бодож. Тэгээд би одоо хошуун дээр очиод жаан сургууль мөдлийн товчоо интернет дамжиж ягаад хошууны баг сургуульд нэг туршиж үйжээ. Тэгсэн чинь тэнд бас болж илээ. Аваа болох маягтай. За ингээд одоо энэ Монгол бичгийг чинь одоо заахад ханшил одоо ингэж заавал болдго юм байна гэсэн одоо бас нэг анхаалах юм одоо ингэж ойлгож. Тэгжитэл одоо энэ чинь 84 онд сургууль хүмүүдлийн хөвлөлийн хорооны хөдөн нөхөд одоо Дамиран Жав хан Гүнсэн нороо Алтан жижиг Шүрэн хаар гэж энэ 4 хүн одоо манай сургууль дээр өрөөд очиж. Тэгээд одоо манай хэдүүлэн 7 хоног ярилцж суулаа. Одоо би тэр үед одоо бас тийм айхтар ариун туршлага сургамж олж дийлээгүй байсан. Тэгээд хэдэнтэй ярилцлаа. Тэгээд одоо Дамиран Жав хэлж байна. Би бол одоо ингэж бодож байна. Чи бол одоо энэ чигээр хаваараа одоо заасан байж болно. Хамаагүй одоо энэ үеэлсэн цагаантлагаар нь заа. Би бодвол миний бас нэг юм учир байна. Энэ Дархан Момингон бошооны өнгө жаргал багш бол одоо юу өгшиг үсгийн дараагаар төвсгэр үсгийг оруулаад төвсгэр үсгийн дараагаар бол 3 хавиллыг оруулж өнгө заавал үг бүтгэхэд амрах юм аа. Ингэж одоо би нэг найруулъя гэж ингэж л байна. Тэгээ тэр үед одоо би болохгүй гэжсэнгүй болно ч одоо болдог гэж бас магадгүй гэж бодлоо. Одоо би тэр үед бас өн тухайгаан бас нэлээд одоо тийм гүнжгэр чи дийлээгүй байсан. Хүнд бас үг хэлхийн аргагүй. Миний энэ ч бас болдог ч юм уу гэж юм. Энэ манай хүний ингэж игээ чи одоо бас таахаж бас магадгүй гэж бодлоо. Энэ одоо тэрний санаа бол одоохон уншлагад өртөөхөн оруулна. Манай энэ одоо дүн орой болж юм. Тийм. Тэгээд бол одоо ингэж найруулж байгаа. Ингээд бол 85 оноос энэ авиалор маягийн цагаантлагыг одоо хүртэл зараад явж байна. Тэр үст их чанга багш байж байгаа. Бидэнд их чанга багш байж исэн. Тэр үед яг л одоо багш бол яг л өөрийн аав ээжийг оруулж явж ижээ гэж боддог байсан. Тэр үст энэ одоо жаан сургаалтад иргэд манай Монгол хэлөвчгийн жаан сургаалтад их ариунхаа өрөлт байна. Одоо жасалт гарч байна. Тэгээд энэ дундаа одоо алдаа дутагдaltaй талууд гэж та одоо ингээ хажуугаас нь харж яхаар юм аль талаар нэг дутагдaltaй мэдэгдэж байна. Монгол хүүхдийн жаан сургаалтын талаар. Одоо би 72 оноос л Адласан буутал одоо энэ ажлыг оролдожээ. Энэ явцын донд бол одоо арвин асуудлууд илэрж гарсан. Би одоо энэ нэг засаадл нэг туршаадл өнгөрвөл нэг одоо очиж өнийхөө засдаг. Тэр яаж юу гэж засж яах вэ гэвэл жишээлбэл нэгдүгээр цагаан одоо нэгдүгээр хөл бичгийг 13 удаа зассан. За тэрнээс цаашаа 2 дугаар хөл бичгийг 5 удаа, 3 дугаар хөл бичгийг ингээд одоо шатаар дээшээ одоо ариун удаа зассан. За энэ юу гэж ингэж засж яах вэ? Энэ дотроо бас нэг систем байх хэрэгтэй юм байна. Энэ бичиг сурагч бол дотроо бас нэг систем байх хэрэгтэй. Энэ дотроо бас нэг жим хойл байх ёстой. Энэ жим хойлыг олж авахгүй бол болохгүй юм байна. Ингэж одоо ойлгосон. Тэгвэл манай энэ Монгол хэл бичиг бол жалгамал хэл шүү дээ. Манай одоо жаан сургалт дээр авж байгаа байдал нь бол хятад бичиг зааж явах шиг маягтай заах гал оролдоод байна.
Жишээлбэл одоо 91 оныхын шиг л нэгдүгээр хөл бичгэн дээр бол 412 үг оруулсан байсан. За тэгээд 412 үг нь бол нэг л удаа илэрсэн үг нь бол 300 гаруй байсан. Одоо яаж та улс гэсэн үгээр бодвол одоо нэг л удаа улс гэдэг үтчихэд цаашаа одоо бүр байхгүй. Нэг ч одоо дахиад одоо илэрхгүй. Энэ давталтын норм бол том доор. Ингээд бол энэ хүүхэд юм сурахтаа бол нэг л үжээд таньчихдаг биш. За тэгэхээр одоо нэг л удаа үжиж болохгүй. 2 удаа, 3 удаа, 4 удаа энэ хамаагүй материал дээрс үждэг бол 6-аас 10 удаа илэрвэл 188 сая суугадна. Миний ажиглалтаар бол ийм ухаантай. Жишээлбэл нэг үгийг одоо жишээлбэл хүн гэсэн үгээр авч үздэг бол энэ олон удаа үзсэн хүүхэд бол тэр үжингүүтээ бүхлээр нь таньчихна. Хэрвээ одоо нэг л удаа үжихэд бас баахан удаж яагаад юм уу 2 сарын дараа өргөд үсэр хүмүүн одоо ингээд уншиж байна. Тэгээ энэ бол одоо давталтын норм дөндөн доор болсныг үжүүлж байна. Тэгээд одоо 87 оны үеэр бол одоо Норжингойн тэр юу Монгол бичгийн хөлний гол ёс гэсэн бичиг гарч ирсэн. Би тэр одоо тэр үед бол одоо бас нэлээд урамтай болчихсон юм болохоор элдэн материал энэ тэр үжихгүй усаар бас болж ихгүй байна. Тэгээд одоо тийм материал үзлээ. Тэн дээр бол одоо олон сайхан ярьсан. Монгол бичгийн хөлний гол ёсыг хэлсэн юм болохоор тэрийг одоо би их үзсэн. Тэгвэл одоо энэ Монгол бичгийн хөлөнд бол ийм хоёр гол ёс байна. Үе бүтэх ёс болоод үе жагчих ёс. Ийм хоёр жил юм байна. За манай түрүү хэлсэн шүү дээ. Тэр авьяалуу маягийн чаанталгаа бол тэр өнөөгч нь үеийн тодорхойгүй болчихсон. Үеийн тодорхойгүй болчихсон чи өгсхийн дараагаар гүйгүүлэгч төвсгөр үсэг ороод ирчихсэн чинь тэрнийхэн дараагаар үе үсгээ оруулсан шүү дээ. За энэ үе дээр болж ирээд бол одоо энэ сурагчид чинь үеэн ч мөтөхгүй төвсгөр үсгэн чи ялгахгүй одоо ингээд бар самуурчихсан ийм нэг байдалтай. Ийм нэг байдалтай болоод ирчихсэн. Тэгэхээр одоо энэ үе жагчих ясыг бол заавал баримтлахгүй болохгүй. Чигвэл үе бүтэх яс. Үе бүтэх яс бол өгшиг үе нэг, гүйгүүлэгч үе, төвсгэрт үе, давхар төвсгэрт үе гэж ийм байна. Энэ үеийг бол сайхан системээр нь сайхан байрлуулахгүй болохгүй. Өнгөө сая сурах одоо системтэй ойлгож дийгнэ. За бас нэг асуудал бол одоо энэ манай энэ Монгол бичигч юм бол дагвар залгаж үг бүтдэг ийм үсэгчтэй. Үг бүтэх нэр үг болоод нэр үгийн ховлол болоод вил үгийн ховлол гэж ийм 2 жилийн юм байна. За энийг бол одоо сайхан анханаас нь эхлээд сайхан тестратай заахгүй болохгүй. За жишээлбэл би одоо сая тэн дээр бичсэн одоо ийм байж шүү дээ. За жишээлбэл таагийн бүлэг дээр орж ирэх үед бол тань гэсэн үг сурна. Тань гэсэн үг сурж болно. Тэгвэл тань гэдэг үг чинь бол одоо давгар залгаад өөр үг болно. Жишээлбэл тань гэсэн дээр тааны на таньна. Тааны ба таньва. Тааны хуу таньхуу. Таанила таньла. За ингэж одоо энэ монгол үгийн бүтцээр нь ингэж заахгүй байхгүй. Монгол үгийн бүтцээр заахгүй байхгүй. Тэгээ энэ бүтцээр нь заасныхаа дараагаар энэ өгүүлбэрт яаж орж ийн үү гэснийг бас үзүүлэхгүй байхгүй. За жишээлбэл та тань. Тэгвэл би тоо таньнаа. Зөвхөө тоо танив. Альма бас тоо таних боллоо. Галуу бас тоо таньлаа. За энийг одоо эргээд өгүүлбэр дотор ямар ястай орж ийн вэ гэсэн одоо ингэж үзүүлнэ. Ингэж үзүүлнэ. Монгол бичиг бол монгол хэл бол ингэж жалгаж явдаг ийм бүтэн. Жалгамал хэл юм чинь дээ. Энэ жалгамал хэлнийхэн онцлог шинж чанарыг баримтлахгүй болохгүй. Манайхан бол одоогийн тэр зааж байгаа бол энийг дими анхаарахгүй. Анхаарахгүй. Бүр орхицоод л дандаа бүхэл үг заагаад яваад байна. Өөртөөхөн оруулъя гэж одоо ингээд арвил одоо сурж лавал арвин үг зааж лавал одоо маяг нь одоо өөртөөхөн орчих маягтай. Өндөө тийм биш. Өн дотор нэг тийм ёс байна. Тэгээ цагаан толгой заахад бол заавал үе бүтэх ёс нь юу юм? Үе өгшиг зогчих ёс нь юу юм? Энийг одоо заавал одоо мэдүүлэхгүй болохгүй. Алхам. Гээ одоо энэ дээр бол одоо нэг их томьёолоор ярьж болохгүй. Явчин донд явсаар байж яагаад ингэж таних. Ийм маягаар таниулна. За тэгвэл одоо цаашаа нэр үгийн ховлол гарч ирэн шүү. Лун багшийн одоо энэ бүх юу гэсэн энэ жам материалаа одоо ингэ сайхан бүр системтэйгээр ингэ тэмдэглэж хийж гаргасан байна. Одоо би 72 оноос эхлээд л 90 хэдэн он болтол хийгээд.
Тэгээд одоо би тэр үед бол тэн дээр нухаад байснаас гадах тий, ер нь тэн дээр хайрцаж ярилцсан юм заажсан байсан. тийм нэг Тийм. Гацаан авчирж ярьж Тэгж байсан. идэл миний амс хийх цаг болчихлоо. Ажиглаад лайсан чинь асуудлууд одоо гарч ирээд л байна. За жишээлбэл энэ ёо сургууль хүмүүжил сэтгүүл дээр энэ дээр ийм нэг өгүүлэл нийтлэгдэжээ. Энэ дээр бол ингэж хэлж байна. Хөх хотод явагдсан Инженаас хундагт уралдаанд бүхэн орондоо оройлж яваа 36 сурагч оролцсны дотороос ганцхан сурагч дагварва өв үсгэн чөмийг зөв бичиж бусд нь тийм илгалын даваараанч зөв сайхан хэрэгжилж чадахгүй байгаа нь хичнээн харамсалтай бай гэж ингэж одоо хэлж. Биднээсээ ойлгохоор одоо ер нь одоо 2000 оны учир байх чинь ер нь нэг нийгмийн орчин тойрноос болж одоо энэ сурагч хүүхдүүдийн одоо хятаар сурж явах юм уу онцгой энэ талын нөлөөгөө бас их байсан байж магадгүй гэж бодож. За энэ дээр чинь бол ийм явдал гарч байна. Энэ Монгол хөлнийхэн шинж чанар, Монгол цагаан толгойныхаа шинж чанар, Монгол бичгийн хөлнийхэн шинж чанарыг манай тийм сайн баримталж дийлэв. Энэ шинж чанарын баримтлахгүй басаар одоо жоргоороо жолоогүй юм явах юм байна шүү дээ. Энэ Монгол бичгийн цагаан толгойн шинж чанар нь жоохон юу юм? Тэгвэл Монгол хөлний шинж чанар нь юу юм? Бусдаас ялгахдах. Монгол бичгийн шинж чанар нь юу юм? Энэ Монгол бичиг бол эртний авьяажгийн зарчмаар бичигдэж байгаа ийм өсөв бичиг юм уу? Тэгэхээр чи одоо маягийн манай энэ Монгол бичиг өөрчлөгдөв шүү дээ. Тэгэхээр чи цагаан толгойг нь өөрчилчихээд энэ хоёр чинь хоорондоо нийлхэн байцгаана одоо. Энийг одоо урт хугацааны донд ажиглалтын дундаас би ойлгож мэдсэн. Тэр үед бол манаас ярилцах үед бол хэн аль нь ч мэдээгүй байсан. Санаатаагаар одоо буруу хийж явдал шүү дээ. Одоо биднээс одоо бас нэг аль болохоор сайн хийчихээ л гэж одоо ингэж бодоод хийгээд явсаар байж яхад л одоо зарим нь одоо ингэж болохгүй болчих шээ. Одоо энэ чинь засахгүй яа болохгүй. Ажиглашгүй ингэж засахгүй болохгүй болчих. Тиймдээ одоо энэ юун дээр бол одоо би бол ингэж бодлоо. Энэ Монгол улсын цагаан толгой бол уйлсан цагаан толгой юм. Харин авиалар маягийн цагаан толгой биш. За энэ авиалар уйлсан цагаан толгойг бол үеийнхэн системээр төс дараатай ойлгомжтойгоор одоо ингэж шингээлттэй явахгүйгээр нэг л дар бүгдийг зутгаад оруулчихнаг бол дийлэхгүй. 7 оны сэтгүүл дээр ийм нэг юм гарч иржээ. Энэ дээр бол одоо ингэж хэлж үргэлж хэрэглэгддэг өнгийн үг үсгийг буруу бичиж байх. Сурагчийн дасгалд ингэж бичиж байна. Цас бар Монгол ям бөлөг даг. Цас орхуу бар Монгол хүний сэтгэл төний даг. За ингэж одоо бичиж байна. Бөлөгддөг гэсэн үг байна шүү. Өний бөлөг даг гэж бичиж байна. За сэтгэл төний дэг гэсний төний даг гэж байна. Энэ цаашаа бас одоо баахан үгүүд байж байна. За тэгээд энэ хүн бас үжээ гэтэл дээд дундаа төгсөөгөөд их сургуулийн оюутнаар өлсөгдсөн сурагчийн дасгалд яагаад бас иймэрхүү аваачихүү, аваарихүү, мэдэг, үжэхүү шаг, төгүүн шаг, жобумар, дур баг гэж бичих үжигдэл олон байдаг вэ гэж ингэж асууж байна. Дэн шопинг бол одоо ингэж нөхсөн үг байна. Жаахан материал бол жангалгийн асуудал мөн гэж. Жаахан материал аанел юм бол багш жолоотохоор гол болгож, сурагч сурахаар гол болгоно гэдэг бол байшгүй. Ер нь одоо манай энэ зээл дээр бас ариун хүмүүс одоо монголоор сусан хүмүүсийг ингээд бид нөө шууд очиад тэр хүмүүсээр ингээд сонсч бичвэл хэдий хүн чухам зөв бичиж дийлж хэдий хүн чухам буруу бичиж байна. Энийг бас бид нөөс нэг харъя.
хүрээ бас нөр хосхон нуран дэрчгэнэ Хүлүзээгүү болоод жаргалтай сайхан байж гинэ Утсан зовлонгоо тэдэнтэй хуваалцж гисэн юм уу Өнчин хон шин хостэр очоод өдөржин нэрэлжээ байдал донд одоо бид нус хүн ямар нэг арга хэрэглүүл бол энэ манай төрөлхийн нэг хилээд одоо нэг хамгаалалтын нэг хөдөлгөөн өрнүүл болов уу. Зарим хүүхдүүд бол одоо зарим хүмүүс бас ярьж та одоо Монгол одоо яг Кирилл үсгийг ингээс урчхал одоо хэлнэж үгийн тэрийг ярьшиг бодлоорнаас уул ингэж жайлчих болов гэсэн. Тийм их санаатай хүмүүс бас ариун байдаг. Нүүмгшийн тухай юу гэж санаа. Энэ Монгол бичгэн гөөж болохгүй. Би бол Монгол бичгэн гөөхгүй. Кирилл үсэг сайнтай тал байна. Гэвч манай энэ уугал Монгол үсэг биш. Би одоо энэ Монгол бичгийг жаасаар яжгаад энэ чинь жишээлбэл одоо энэ галаагүй, шибаагүй, нийсүүлээ гэж ингээд заачглаа. Ингэснийхэн дараагаар одоо энэ чинь одоо галуу, шувуу, нислээ гэсэн үг шүү. Энэ одоо ойлгох хэрэгтэй. Анхлаар одоо энэ бас яг орчуулга хийж шиг маягтай ингэж хэлж өгөхгүй болохгүй. Бас ингэж боловсрохгүй болохгүй. Цаашаа явсаар яжгаад энэ Монгол бичгийн эрдэнэ ярааны үгтэй ойртолцвол хэдий сайн юм даа гэсэн ийм төрөгдөл орсон. Тэгээд би 82 оноос эхлээд энэ Монгол бичгийг баримжаа авьяанд ойртуулж бичих ийм төслийг хийгээд одоо бол нэгэнтээ зөв бичих дөрмөн бол үндсэн дээр хийгээд барсан. Дөрмийн бол дөгөнхөн амархан эзэмшгэд амархан. Тэгвэл одоо галуу шувуу нислэл үг болчих. Анги бол ямар сайн ашигтай тал байнаг бол утга зохиолынхаа хөдийг бол одоо бэхжүүлж чадна. Үсэг бичгээр нь бэхжүүлдэг шүү дээ утга зохиолыг. Яа тэгвэл бэхжүүлж чадна. Нөгөө нэг талаар энэ баримжаа авьяаг дэлгэрүүлэхэд бол энэ одоо маш их тустай. Манай энэ баримжаа авьяаг дэлгэрүүл диско энэ одоо юунаас давчихсан үсэг юм чинь дээ. Энэ болохгүй. Энэ одоо энэ чинь ямар хүн ямар янсаар уншия бол нэг үгээ бэтнэ янсаар уншиж болно. Жишээлбэл дасгим, дэсгим, тасгим, төсгим дасхим төсхим алин зөв юм. Яаж унших юм? 16 янсаар уншвал нэг үг. За энэ яаж баримжаа авьяанд нийцүүлдэг юм? Тийхгүй. За ингээр сурахад яа хчив. Тий. Явуулсан яабуугуулсан одоо 5 үе байна. Тэгвэл хэрвээ үгчилж бичвэл явуулсан 3 үеэр барч. Та бол одоо яг энэ төлөө гэж өөрийнхөө одоо хүч хөдөлмөрөө ингэж урсгаач өдийжлээ бас чармайж одоо 70-ын давааг давцсан байтал бас энэ төлөө ингэж чармайж явж байгаа тийм. Яг танай тэр санаа бодлоор танай энэ сайхан бэлтгээсэн жилүүд бүр сайхан хэвлэгдэж одоо манай Монгол хүүхдүүдийн гард хөөч. Одоо манай Монгол хүүхдүүд бүгдээрээ бүр сайхан яг тэр зөв арга барилаар ингэж суралж иж Монгол хэл төрөлх хэл ангид улам илүү хөгжүүл болоосаа гэдэг хүсэж байна. Гэт ломбхштай одоо бас ажлын одоо амжилтыг бас хүсэж байна. Бие махбодын нагшин тунгалгийг одоо хүсэж байна. Заагаа ярилцаа.